Энэ эмэгтэйчүүд одоо энэ чуулган дотор жишээлбэл одоо би өөрөөр жишээ бусдын өмнөөс биш юм дэх тийм шудраг хандаад байгаа. Одоо хариуцлагын тухай ярьж гин буцаж энэ хариуцлагыг нэгж гин асуудлыг ингээд таг болгонгууд буцаж нэхэд энэ асуудал хяналт тавиад гүйж гин хуралдаа хамгийн идэвхтэй сууж гин хор найруулганд оролцохгүй байна. Тэгэхээр эмэгтэй гишүүдийн хийж байгаа ажил руу анхаарал огт тавихгүй харин эмэгтэйчүүдийн нэг хайж байгаа зав ганц кофе уунгот намайг жишээлбэл тэр кофе уусан бичлэгийг зориуд авж байгаа төлбөртөөгөр энэ төр цац тавьж гин л та. Тэгээ энэ ганц би ер нь манай ингээд эмэгтэй гишүүдийг яг ингээд бүр ингээд шат тараатай юм нэг онилсан арга хэмжээ яваад байна. Тэгсэн хэрнээ нөгөө талын одоо сөрөг хүчнээс орж ирсэн эмэгтэй адилхан хуралдаа суухгүй юм байхад зүгээр л байж. Тэгэхээр энэ дээр би юу харж байгаа гэхээр энэ нийгэм нөгөө эмэгтэйчүүдийн эзлэх төр байр суурь шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд гарахаараа хувилдахгүй байна, хор найруулганд оролцохгүй байна. Эсвэл дэндүү их хариуцлага яриад ингээд шудраг байгаад байгаа учраас энэ бас нэг эдний нэр хүндийн имжиг унгаж ер нь эмэгтэй хүн төрд байх хэрэггүй юм байж гэх юм уу. Эсвэл тэдний орон зайг багасгах тийм захиалах тийм бол явж гинэ гэж би харж байгаа. Тэгэхээр одоо би ингээд чулууны хуралдаан дээр манай гişүүд өдөрөл кофе авч орж ирэл уугаал байж идэг. Бүр үнэхээр заримдаа бид нэр гарах чадахгүй. Эсвэл нойл бийж чадахгүй ингээд хуралдаж штэ. Яг л тэр асуудлаас судлаад гарсан хогор буруу зүрх конопт арчихгүй. Ер нь янз бүрийн асуудал байна. Тэгэхэд би энэ ганц шоколад хуваагаад ингээд эзнэл өнөдөр янз янзаар бичээл ингээд уншлал ингэж л дээ. Тэгэхдээ би яг нэг зүйл хүн маш одоо ингээд дэндүү хянуур байх хэрэгтэй маань бие маш их барьдаг болох хэрэгтэй маань камерын өмнө бол зөв зүгээр ингээд нэг сайхан соёлтой хүн болоод камерад өшөө онгод инээж байгаа л нэг кофе цайгаа уудаг тийм байдал заавал байх хэрэгтэй. Хүн байгаагаар л байх нь чухал. Харин арх ууж тамхи татаж элдв хор найруулганд оролцож хурлаа тасалж явж байгаа хүмүүстэй яг энэ шиг юм хатуу тийм дурангаар ажилласаа гэж би хэлмээр байна.